Манай улсад бүртгэлтэй 95 мянган аж ахуйн нэгжийн 91 мянган жижиг дунд үйлдвэрлэлд багтдаг. Нийт аж ахуйн нэгжийн ихэнх нь Улаанбаатарт байх ба тэд нийслэлийн эдийн засгийн 85%-ийг бүрдүүлдэг. 2023 онд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид шинээр олгосон санхүү жилтцээл 27 тэрбум болжээ. Гэвч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид санхүүгийн байгууллагуудаас зохих санхүү жилтцээл авахд бэрхшээлтэй байсаар байна. Тэгвэл хаан даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компани худалдааны зээлийн даатгалын үйлчилгээ нэвтэрснээр Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн өсөлтийг дэмжих боломж нэгдэж байна. Худалдааны зээлийн даатгал нь анх 2023 онд хаан даатгал болон нэг даатгалын санхүүжилтаагаар Германы мэргэжилнүүдтэй хамтран Монголын зах зээлд нэвтрүүлсэн юм шинэ бүтээгдэхүүн байгаа. Худалдааны энэ харилцаанд орж байгаа нийлүүлэгч худалдан авагч хоёрын ойлгомжгүй байдал буюу жишээ нь эрсдлийн үнэлгээ, санхүүгийн ил тод байдлыг мэдээлэх хоёр талд дээрэс нь аливаа нэг эрсдэл гарсан тохиолдолд тэр дотроо худалдан авагч нь төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд худалдааны зээлийн даатгал нь нийлүүлэгчийг эрсдлээс хамгаалдаг ийм давуу талтай бүтээгдэхүүн байгаамаа. 2024 онд хаан даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хүнсний экспортогч Nordroad компанийн хушган брэнд болон Capital банктай хамтран эхний ээлжийн худалдааны зээлийн даатгалыг амжилттай хэрэгжүүлсэн. За Монголд ер нь бол экспорт хийж байгаа компаниудын хувьд бол бас тодорхой хэмжээний их усрын асуудал нэлээд бас их дутагддаг. Бид нар бусад арилжааны стандарт зээлийн журмын дагуу ингээ явах юм бол манайх шиг ийм бага хөрөнгөөр экспорт хийгддэг энэ бизнест бол яг уламжлалтаа буюу өнцөөрөнгө парцелад ч юм зээл авах хүндрэлтэй байдаг. Тэгээ бидэд уламжлалт энэ санхүүжилтийн зүйлээс өөр бид нар шинэ 3 байгууллага хамтран шинэ ийм төсөл хийгдсэн. Энгийнээр юу гэж тайлбарлах вэ гэхээр хаан даатгал бол тухайн хамтарсан бүтээгдэхүүний эрсдлийг ингээ даатгацсан. За тэр даатгсан эрсдэл дээр бол тодорхой санхүүжилтийг нь бол Capital банкаар өгсөн. Тэр хоёрын энэ үр дүндээр манай компани эрхлэлт өрнгийн асуудлаа шийдээд бид нэр экспортынхаа улс орнуудынхаа цугуудыг бид нар нээсээ. Жишээлх нь бид нар Японы бас экспорт гаргаад эхэлчлээ. Солонгос руу бид нар бас туршилтуудаа хийж байна. За тэгээд бүр тэр дундаа Америк нэгдсэн улс руу бүр экспортыг алхмуудаач хийгээд эхэллээ. Тэгэхээр энэ зээлийн үр дүнд бол зөвхөн нэг компани эргэлтийн өрнгийн асуудлыг шийдгээс илүүтэйгээр Монгол улсаас уулуурхан бас экспортыг дэмжихэд бас нэлээд том дэмжлэг болсон юм бүтээгдэхүүн гэж хэлж болно. Capital банк хаан даатгал компаниуд хамтран зээлдэгчээс барьцаар өгөх шаардахгүй зөвхөн экспортын орлого тулгуурсан худалдааны зээлийн баталгаа бүтээгдэхүүнийг зах зээлд анхлан нэвтрүүлсэн. Үүний анхны харилцагч маань хушган брэнд болсон байгаа. Capital банк цаашид валютын мөнгө орсголыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, хүнсний үйлдвэрлэлд төсөл хөтөлбөрүүд жижиг дунд үйлдвэрлэгч нартай хамтран ажиллахдаа нээлттэй байгаа. Цаашлаад хаан даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Capital банк нь энэхүү даатгал болон зээл хосолсон бүтээгдэхүүнийг бусад харилцагчдаа санал болгохоор хамтран ажиллаж байна.